1 тэрбум 2 тэрбум за бэлэг өмсөдгий. За би гэн өнөдөр бишки соостой бодаа онцны олоор өрсөд тэгээд миний мэдж байгаагаар одоогор Монголын хамгийн хямдхан соостой бодтой газар л байж 1300 гэдэг. Тэгээд бас бишкийн амар гоё зүйл хамттай. Зүйл хамт гэж яг юу ч гэсэн тийм тосон айгу гайгүй гэх юм уу, нэг тийм гулгахаар тостой. Бо тостой гэхдээ тийм хуршсан тосны амттай байдаггүй гэх юм уу. За тэрийгээ явж яснаа гигэн тэг ойрхон микрофон байсан болохоор залхаад би юм хамарны асуудалтай байхгүй юу. Би амьдралдаа яг 2 том хаалганд орж исэн. Тэр нэг нь болохоор хэсэг газрын медальт болтой хараад иглэх хаалганд орж исэн. Хараад иглэх хаалгаа болохоор эхний 3 хоног юу ч хараагүй амар хэцүүсэн. Тэгээд 4 хоногоос нь ийм амар том линз зүүдэг. Нүдний хүүхэн араанаас ч том. Амар том тэр хамгаалтын линз авахлаад тэгэл миний амьдрал гівэнт өнгөтэй ичтэй болсон доо. Тэгээ би тэрнээс хойш хүмүүс ингэ сарн дотор туулааны дүрс байдаг гэдэг би амьдралтаа ерөөс жоохон хасаач харж байгаагүй. Тэгэхээр би бүр багасаа харамуутай байсан байгаа байхгүй. Гэхдээ би 7 дугаар ангиас 11-12 тоос 7 биш 5 дугаар ангиас 11-12 тоос харны шилж үзсэн 0-5-аар эхлээд тэгээ сайхан модч явсаран байгаа л сүүлд баг нөө компьютер онцлогоор хасах 4 үедтэй. Тэгээ цилиндр нь хасах 1 хүрдгөөс болохоор цилиндртэй шил зөөдгөө. Цилиндртэй шил чи хүнийг амар муухай харагдaltaй шүү дээ. Нүдэн ингээ том болгоо тэгээ амар зозоо шилмэлтэй. Тийм шил зөөхгүйгээд би ерөөсө цилиндртэй шил. Цилиндр нь муу байсан мэдсэн ч зөөдгөө байсан. Тэгээд зөвхөн яг хасах шил хийлгээд зөөдөг байсан. Тэгээд тэр хаалгаа бол үнэхээр амжилттай бас. Хоёр дахь нь би 6-аас өмнө жилийн 6 сарын 20-нд Хамрын славчны хаалганд орсон. Тэгээд би 2 хоног ингээл цусгаараа л энэ чинь юм болттой чихээстэй. Чихээсээс нь чинь миний хамар ингээд юм пагдаагаад тэг би хаалганд ороод миний хамар ийм болчихоо гэж бодоод яжал би 5 дахь хаалгаан биш хагасны хаалганд орсон. 5 дахь твтэй хагасны хаалганд орсон болохоор ёо юм чин байхгүй. Тэг би ингээд ийм хамартай болчих юм бата таславчны хаалгаан чи өстой хаваа хөхрөлт юу ч байхгүй гарна марна гэ надаа юм чин тэгэлсэн чи би мөрийг хогтаас хамартай тэгтээ чихээсээ бол миний хамар зүгөрлцсөн л доо. Тэгээд тэр хаалгаа уг нь айгуу сайн болсон гэж хэлсэн. Би дуран моронгаар харахаар миний самалдаг нь хөөгөө тэгээ би дандаа навчлын ирэлт усахгүй юу. Тэгснэ. Одоо болсон чинь ингээд салстны хөөгөөд ингээд битүүрээд идэг болсон чинь одоо амар их салс нус гараад идэг болчихсон. Тэгэл би байнга нусаанд идэг хүмүүс юм да. Хүмүүс намайг амар байнга ханиттай явж идэг л гэж боддог. Одоо ч гэсэн би нусаатай тавьж. За тэгэхээр алдартай бишкийн газар орцгоё. Энэ бол миний хамгийн дуртай газар. Okay, let's do it. За, алдартай бишкийг идчихээд сайн нөө мэдээгээр гардаг алдартай их чинь байж юм. Хэсэг байхгүй болцсон байсан чинь бидний гэхдээ бүр үнэхээр гоё. Централ молын эсрэг талд энэ хаваар явж таарвал
заавал орж үзээрэй. Би ноод шүлэн идчихсэн. Ноод шүлэн онцгүй. Ер нь шүлдөөд гэртээ ижид хэрэгтэй. Төмсний очмол нь гоё. Гэтэ би дандаа л орохоор соустай бодоо биш гэж хэлчихсэн юм да. За тэгээд хамрны хувьд би бүр багасаа харшилтай байсан болохоор ингээд тэр үед тусаатай навцлан байсан. Тусаатай навцлан амар хэрэгэлдэг байсан. Тэгээд явж агаад гайгүй болч. Тэгээд зөвхөн яг 100 хөдөл харшлын үеэр хамар битүүрдэг байсан. Тэгсэн чинь 20 гарснаас хойш бүр бүтэн жилийн дөрвөн улиралд дөрүүлэнд нь миний хамар битүүрдэг болсон. Тэгээд дөрүүлэнд нь ингээд навцлын хэрэглээд харчаа. Амар хэцүү шүү дээ угаасаа. Ямар л багт шүн сэрэл навцлынаа буцаад цацаал тэгжээж унтаал. Тэгээд нэг хүн шиг амьдрамаар санагдаад хамрын таславчны алханд орчингууд бүр ойд авам шиг амьсгалдаг болтоо гэдэг би хэд таславчны алханд орж исэн хүмүүсээс асуусан чинь бүгд амар амжилттай болсон байсан. Fuck. Энэ ажиллаж байгаа юм. Тэгээд өөрөө орсон чинь 6 сард орсон чинь би ингээд нусахаа болчихсон. Амар хэцүү. Тэгээд тэрнээс болоод би тэгээд сүүлд басныг би яг өөрөө ингээд фейлснийхаа дараа бас тасварчтай алханд ороод ингээд амар фейлсэн. Ингээд тасралтгүй ингээд ерөөсөө хамрын бетон зүгээр болоогүй хүмүүс амар их тарлцсан. Наа орхос өмнө бүх хүмүүсийн хаалгаан жилтэй болчихсон байхгүй юу? Тэгэл бас сүүлд нэг рид үзсэн чинь Солонгост таславчаад ихшлүүлсэн ч гэсэн дараа нь битүүрээд байсан болохоор нь дахиж хаалгаанд орсон гэд нэг хүний бичлэг үзсэн. Тим юм судлах хэрэгтэй болоо. Би өвн ингэж байн чихэстэй хаалгаанд ормооргүй байх юм. Би эн чинь бүр наркостой ордог болохоор яаж ч утсаа олигтой бол биш л байх л та. Тэгэл амьдрал нэр. Гэтэ над шиг хитрхи их юм шки идэрэ ийм арьстай болно шүү ингээд бата гараад тэгсэн ч гэсэн нөгөө тэр идэл яваад идэх те. Ер нь бол хүн чи яг юу идэж чинь яг тэр шиг харагддаг гэдэг үнэн шүү. Над шиг баймааргүй байвал зөв боллоо. Тийм юм хамаагүй гаднах төр хамаагүй гэх юм бол заавал идэж үзээрэй. Карго ороод гэтээ та нар нэг юм анзаардаг уу? Хотын төвөөр явах, хотын захаар явах хоёр амар өөр өглөг гэдэг. Хотын захаар яг машинтай явсан ч дөрөв зөрчдөг скол дөрөнгөө юм шиг госдог. Тэнгүүтээ хүмүүс нь автобусаар явсан ч амар тийм залуу хүмүүс байсан ч харилцаа хандлага муутай. Алхаад явсан ч гэсэн ерөөсөө хотын захаар явах амар хэцүү. Хотын төвөр болохоор бүх юм амар соёлтой болчдөг. Ингээл би биэндээ хаалга онгоолгож өгнө. Баярлаа, уучлаарай, зүр чимэгтэй уучлаарай ч юм уу. Шимэрхүү юмнуудыг байгалдаг. Яг хотын захад очингууд нэг дөрөнгөө амьдрмаар санагддаг шүү гэн хүмүүс. Нэг цан гараал л та. Тий.